өөр хөндлөлтийг хийдгээ. Тэрээс хамаагүй за бүсгэн газар очиж идэх болохгүй нэ шүү. Тэгээд дараа нь ямар нэг албан хамгаалтын нөхцөл бүрдсэн тийм газар идэх шүү гэдэг. Өөрөөр хэлбэл одоо аборт хийх нөхцөлийг одоо өөрөөр шүр за хаана хийж болох вэ гэдгийг би танад хэлчихье. Нэгдүгээр эхнээс Улаанбаатар хотод эхнээсийн төвд хийж болох юм байна. За хөдөө хаана хийж болох вэ гэвэл за аймгийн төв хийх шүү дээ. За сэрэмжлэл тэр одоо эцэг дуугийн ингэж болсон бол нөгөө нэг ихтэй. За танад дараа асуулт авах бол хийж байгаа. Тэгээд юу нах вэ ингэж бодох. Яг цөөн хугацаа хоногор юм. Жишээлбэл 3 хоног байдаг байсан бол 2 хоног үргэлжлэх юм уу? 2 айгаа багтаа ирж би одоо жинсээ байх гэж ойлгож болохгүй жинс баг хугацаатай цөөхөн хоног ирсэн тохиолдолд сэжиглээд үзүүлж өөж агуу хоолнд агуу бичлэгээр өөр цаатаа болох тийм ээ. Хоёр хот тест Yes, I'm just so hard at something. No, sounds good. The orange one up. Өөр хөндлөлтийг зөвшөөр байхгүй. Эмнэлэг эсвэл зориултын бус гадаа одоо нөгөө аборт хуулиасаа шийдэж гэсэн учраас тэр хайцсан баг болсон. Тэрээс дээр үед одоо намайг суулт өсөд хүмүүс ирж байгаа хүмүүс маш их тийм аюул дүрмж их гардаг. За би байдал мод за тийм танайд хараад байна. Дэргэд би асуусан байх асуугаарай. 2017 он бол эрүүл мэндийн яамнаас олон улсын сувилагчийн өдрийг ухтаад их хүүхдийн сувилгын төсөмжүүлэлтний чанар хүртээмжийг сайжруулахын урьяндор олон улсын сувилагчийн нэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм одоо тушаал гарсан байгаа. За энэ үйл ажиллагааны урьяндор бол бид нар эрүүл мэндийн байгууллагын сувилагч тусгай мэргэжилтнүүд олон улсынхаа сувилагчийн өдрийг ухтаа сувилагчийн нэг өдөр өдрөлгөө зохион байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна. За үүний хүрээнд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилагч тусгай мэргэжилтний хүрээнд Сүлхбаа албанаас 8 одоо өдрөлгийг зохион байгуулахаар үйл ажиллагаа төлөвлөөд үүний одоо төлөвлөгөөний хүрээнд бол үндсэндээ Сүхбаатар дүүргийн хэмжээний одоо нутаг дэвсгэр дээр байрлах ерөнхий боловсролын сургууль ихтэй сургуулиудад одоо өдрөлөг халдварт ус өвчин халдварт өвчнөөс өршлөн сэргийлэх чиглэлээр сувилагч нар мэдээлэл өгөх өдрөлөг зохион байгуулахыг үйл ажиллагаанууд бол хийгдээ дундаа явж байна. За үүний нэг жишээ нь бол өнөөдөр энэ соёл эрдэм дээд сургууль дээр бол салбар 1 амбулаторийн сувилгын баг бэлгэн замын халдварт өвчнөөс өршлөн сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх өдрөлөг зохион байгуулж байна. Энэ нь ямар учир холбогдолтой юм бэ гэхээр их хүүхдийн эрүүл мэндийн сувилгын төсөмжүүлэлтний чанар хүртээмжийг сайжруулах гэсэн урьяндор эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэх ийм урьяндор манай сувилагч тусгай мэргэжилтнүүд нийт өдрөлгийнхөө одоо 90%-ийг ихтэй сургуулиудын төрөх насны эмэгтэйчүүд залуучуудад бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн өршлөн сэргийлэх вэ? Яаж эрүүл хүүхэд, эрүүл ээж болохын тулд биеэ хэрхэн бэлдэх вэ гэдэг талаар одоо эрүүл мэндийн боловсрол олгох, өршлөн сэргийлэх сургалт сурчлагаа өдрөлгийг зохион байгуулад нийтдээ бол 300 гаруй оюутан сурагч дээрээс нь 200-аад ард иргэд дээрээс нь ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчдад одоогийн байдлаар одоо өдрөлөг зохион байгуулад мэдээлэл сургалт сурчлагыг хийгээд байна. Одоо энэ өдрөлөг бол цаашдаа үргэлжлээд дахиад 3 удаагийн өдрөлөг дутуу байгаа. Бид нар бол 8 өдрөлөг төлөвлөсөн байгаагийн 5 дахь нь өнөөдөр явагдаж байна.